Хамбын овоонд одоос 80 жилийн өмнө 1937 онд их хядлага эхэлсэн. Энэ их хядлага гэдгийг хэн сүүлд яаж тогтоосон юм бэ гэхээр 2014 онд энэ яг Хамбын овооны нойр орчим газраас ердийн иргэд бол мэдээлж эхэлсэн. Эндээс маш олон гавлын яс хүний одоо хүүр цогц гараад байна гэдэг тэр мэдээллийн дагуу эндээс одоо лам нарын эдэлж хэрглэж исэн орхимж хувраг хүний хувцс центр илж ирсэн одоо газрын гүнээс гарч ирж байна гэдэг мэдээллийн дагуу Гандан хийдэд анх хандсан. Гандан хийдэд хандаад Гандан хийд маань манай Бурхамч лам соёлын гавь зэтгэлтэн Пүрэв Батламд бас айлтгаад тэгээ энд одоо ухаж малтлах хийхэд бол эхний ээлжийн одоо малтлахаар 600 гаруй одоо хүний шарил гарч ирсэн. Тэгээ энэ нь бол голдуу одоо лам хуврагууд өөрөөр хэлбэл 1937 буюу түүнээс цааш гонуудад хэлмэгдсэн өнөө манай хувраг дээдс хувилгаанууд олон сайхан иргэд маань энд дор яг бидний өнөөдрийн зогсож байгаа энэ газарт нойрсож байгаа. Энэ 600-аас гадна ахаад 3-4 цаг газар одоо тийшээ тэр Хамбын овооныхоо зүүн тал руу баруун тал руу 3-4 газар овоорсон яс байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр энэ нэгдүгээр түүхт газар, хоёрдугаарт эрүүл ахуйн талаас ч гэсэн энэ онцгой хамгаалтанд байж энэ газрыг одоо зарилгаар бас дархалж энд түүхэн дурсгалын цогцлбор хийж мөнгөчүүлэх ёстой. Үр хүүхдүүд хойч үе маань өнөө үеийнхэн бид нар мэдж явах ёстой. Яагаад мэдж явах ёстой гэхээр хэлмэгдүүллийг янз бүрийн илэрцээр нь бид нар давтаж болохгүй. Монгол хүн хүнийхээ өдөөс улс төрийн одоо үзэл талцал намчрахлаар одоо галт зэвсэг онилж болохгүй, хүйтмээс далайж болохгүй сануулга байхын тулд их хэлмэгдүүлэлтийн 80 жилийн ойгоор бид нар энд ирж урлагийн байгууллагуудтай хамтран уран бүтээлээр нь дамжуулан хүмүүсийн сэтгэл хүрэхээр тэр тоглолтуудыг зохион байгуулж байна. За энэ ерөнхийлөгчийн тамгын газраас зохион байгуулж байгаа энэ ажлын маань их дэмжиж манай хэлмэгдэстийн холбоо цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс маань хамтарч ажиллаа. Дур бүжгийн элбийн театр маань, драмын улсын элбийн театр маань хамтран ажиллаа. Дүүрэг, сонгоны хайрхан дүүрэг маань ч гэсэн ажиллаа. Тэгээд та бүхэн анзаарсан бах энд байгаа хүүхдүүд бол ямар хүүхдүүд үг гэхээр яг энэ ойр орчимд амьдардаг хүүхдүүд. Тэгэхээр энд ирээд ятгахнаа энэ сүм суургаан бас бохирдуулахгүй, дээр нь элдв зүйлийг ирээчихгүй. Ерөн зүгээр аливаа түүх соёлын дурсгалыг бол улс бол төр хамгаалтаа авдаг. Манайд бол тийм хууль бол байдгүй. Соёлын үеийн тухай хуульд бол бид нар нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Бас ахаал нэг асуудал гарч байгаа. Гадны соёлтой улс орнуудад бол яг тэр хууль журам нь бол үйлчлэн явдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгээ Пүрэв Батламдаа айлтгсан дуртай наравгүй зөвшөөрч хангалан ажиллаа хэлүүлж байсан санаанд байна. Гэхдээ бид өнөөдөр бол нэг л юмыг ойлгох ёстой юм. Энэ хэлмэгдлийг дахин хизээж гаргахгүй байхын төлөө бид санаж сэтгэх ёстой юм байгаа. Шинэ хэлмэгдэл гарч мэдэх сэжим юу вэ гэвэл өнөөдөр ихэнх монголчуудын толгойд энэ хэлмэгдлийн үрийг цацаж байгаа тийм үр хөвөрлөө тогтоод байгаа. Яагаад гэх юм бол тэр 20-30 мянган лам хувраг тэгээд биднуудын аав ээж ахын дүүс болсон тэдгээр одоо хөрөнгөлөг хүмүүс угсаатнуудыг алж хядсан тэрнийг цагаатгаж өнөөдөр юу гэж ярьж байгаа вэ гэхлээр яадгийн нэг муу хэдэн лам нар хэдэн хар шар пядлуудаар тусгаар технологи олоод авсан юм шүү дээ бид. Яадгийн гээд хүмүүсийн сэтгэл тайван байдлыг үүсгэх. Тэнд дахиад нэг хэдэн нэгэн цагт төр экзэгтэй болох үед ард иргэдийн золиослж ягаад энд алдартай хүмүүс төрж болдго юм байна. Тусгаар технологиг авдаг ийм боломж байдгийм байна гэсэн дахин хэлмэгдүүл гарах үрийг цацж байгаа хүн ардын толгойд хийж байгаа явдал бол их бузар явдал. Тийм учраас энэ үнийг бид хамгийн түрүүнд анхаарах ёстой. Хоёрдугаарт нь тэр лам нар хэн байсан бэ? Монголд нэг ч хөрх айлд хэлмэгдээгүй айл байхгүй. Миний өвөө эмээ нар цус засаг байгаа юм гэж гэртээ нууцаар ярьдаг байсан. Тэд 1921 онд 20 дугаар зууны эхэнд төрсэн улсууд учраас бүгдийг мэддэг худлаа шүү дээ. Тэр лам чинь жигтэйхэн сайхан амтан байсан бид очдөг байсан. Энэрэнгүй нэгүүлсэнгүй гайхамшигтай гэгээрсэн хүний төлөө гэсэн хүн байсан юм аа. Худлаа хэлж байгаад эд алсан юм шүү гэж. Тэр энэ арга хэмжээ энэ жил нэлээд онцлогтой болж байна. Энэ аимшигт үйл явдлын хор урсгийг олон нийтэд таниулах
юу болж өнгөрснийг судалдаг эрдэнэт мэрэгдийг оролцуулсан олон улсын хурал болж энэ одоо ямар юм болж өнгөрсөн бэ гэдгийг бүр илтгэл докладаараа үзүүлсэн ийм цаг арга хэмжээ боллоо. За нөгөө талаар цагаатганы байдлыг эрхлэх улсын комиссаас нэлээд арга хэмжээ авч энэ 80 жилийн хойдоо тохиолдуулж нэлээд ажиллаж байгааг бид харж байна. Энэ хэсэг нь бол өнөөдрийн бидний энэ оролцож байгаа энэ арга хэмжээ юм аа. Тэгэхээр хэлбэл гэдгийг бол манай ерөнхийлөгчийн зөвлөх манай Чо хамгаа ярьлаа. За энийг олон нуршиж юмад яг уу. Тэгэхээр энэ үед авч дахиж гарахгүй байх. Ямар юм болж өнгөрсөн бэ? Залуу хойчууд ойлгуулах, таниулах зорилгоор энэ урлагийн бүтээлээ үзүүлсэн урлагийн усуд байж байна. Энэ бодиттой сувраг байж байна. Энийг бас энэ сургууль соёлын газруудад лекцээрээ таниулгаар ярьж явал тийм бас түүхийн хичээлээр ийм дурсамж ямыг ярьдаг ийм хичээлүүдийг сургуулийн хөтөлбөрт зохион байгуул болохгүй байхгүй. Тэгэхээр кампуч мэтийн зарим оронд бас ийм хэлбэрт толсныг бид мэднэ. Тэнд бол энэ суврагыг босхын зэрэгцээгээр суврагын нүүрэнд шилэн нүүртэй суврагыгээд суврагын дотор нь тэр хэлмэгцэн өмсгийн толгой яс усыг тавьсан байдгийг. Энд чинь бол хүнд нэгийг харуул нэгийг ойлгуулдаг. Та нарыг манай хувьсгалд улсын энгийн ядуу иргэдийн оюун санааг нь сүсэг биширлэр нь хар тамхи мэд мансуур улам унхруулсны чинь төлөө бүгд найрамдах Монгол ард улсын нэрийг өнгөрсөн. Цаацалж байна. Гадал!